Түүний ер нь танаа нам хэрхэн анхаарч байна те одоо л ингээд төсвийн тодтгол маш нэгэн аралтаа оруулж ирэх нь чухал байх гэдэг. Тэгэхээр цаг үеэ бодоод дараагийн засгийн газрын ажил ер нь яаж явах нь зөв байна гэж та харж байна. Тэгээ дараагийн засгийн газар буюу шинэ томилогдох ерөнхий сайдын манлайлалаас их юм шалтгаална. Мэдээж энэ бол ерөнхий сайд гэхэр нэг аж ахуйн албаны дарга биш шүү дээ. Энэ хүний манлайлал өөрөө Монголын улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн зөв тийшээ авч явах вэ гэдэг зүйл бол их хатна. Нэгүр хэлэх юм бол парламентын засаглалыг илүү төгөлдржүүлэх ажлыг энэ хүн хийх ёстой. Хоёрдугаар шударга ёс тогтоох хэрэгтэй. Дунд шатны давхарцсан бүтцийг арилгаж төрийн албыг илүү чадварлаг болгох, илүү цомхон болгох тал дээр онцгой алхмууд шаардлагатай. Гуравдугаарт бол энэ их автгаарсан халамжуудыг хэрхэн хумих тухайд маш тодорхой бодлого хэрэгтэй. Дөрөвдүгээрт бол мэдээж одоо 4 жилийн хугацаатай засгийн газрын мөрийн хөтөлбөр байдаг. Энэ мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ийм одоо нүсрэх ажил хүлээж авах ёстой. Арчилсан нам бол албан ёсоор Монгол оронд хэрэгтэй асуудлуудыг шаардаж, шахаж, тулгаж ажиллах юм л үүрэгтэй. Та сая цомхон бүтцээр ажиллах ёстой гэж шүү дээ. Гэтэл та бүхний одоо тийм ээ үйл ажиллагаа явуулжсэн засгийн газар одоо яг ямар байдалтай хүлээлгэж өгч байгаа юм бэ? Жишээлбэл ингээд бүтээмжийн менежер, хяналтын менежер гэж олон зүйл. Та нар бол одоо арчилсан намаас томилогдсон хэдэн хяналтын менежерийг халах тухайд л ярьж байгаа байх. Халах юм бол ерөнхий сайдын арсыг өвчнө. Яг гэвэл тэр төрийн өмчит компанидар байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс засгийн газраас томилогдсон байгаа шүү. Тэднийг авч хайчаад дур зоргоороо иддэг, уудаг, тараадаг тэр амьдрал руу шилжих гэж байгаа бол бид нар өршөөхгүй гэдэг. Үндэсний хороод зөвлөлгээд 50 орчим ийм бүтэц байх шүү дээ. Энийг ер нь та юу гэж бодож байна? Цаашид энийг цамхтах ёстой юу? Зарим нь татан болох уу? Тэгэхээр энэ дээр бол бид нар бол ийм зорилт тавьсан шүү дээ. Иргэжил төрийн алба бол 9%-аар буурнаа. Төрийн өмчит компани бүрэлдэхүүн бол 15%-аар бууруулнаа гэсэн. Энэ төлөвлөгөөг л нэхнэ. Ажил хэрэг болох. Иргэжээр одоо нэг бол яг ямар үхэл гэдэг юм уу? Одоо ямар харин тэгээд тэрийг нь одоо сонсож байна. За.